За классрумд танилцуулъя. Классрум хэрхэн хэрэглэх вэ гэж. За тэгэхээр зэрэг за классрум хэрэглэхийн тулд бид нар classroom.google.com гэж очино. classroom.google.com гэдэг аппликейшн л орж байгаа. За тэгээд танд ирчих юм ээ classroom google.com ингэж бичээд орсон ч болно. Эсвэл ингэж орсон ч эсвэл ингэж энэ хажуу талд харагдаж байгаа шүү дээ тий. Хажуу талд Google аппликейшн орд 9 цаг гэдэг шүү дээ. 9 цагаар дамжаад ингэ classroom-ууд энэ дээр ингэ даад орсон ч болно. За ингэ оронгууд иймэрхүү ангууд харагдаж байна. За би ингэж Google application гэдэг нэг ангийг харуулъя. Тэгэхээр би ангийг нээсэн байгаа. За тэгэхээр зэрэг харагдаж байна. За тэгэхээр энэ ийм л очтой. Энэ ерөөсөө багш сурагчдын одоо харилцааг автоматжуулж байгаа аппликейшн байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг бид ингээд одоо энэ classroom-д орох гэвэл classroom.google.com гэж ороод одоо энэ кодыг KWVRTC4 гэсэн код хийгээд оронгууд join class гэж ингээд ийшээ орж авч болно. За энэ дээр бол одоо энэ багшны хувьд юу вэ гэж багшны хувьд бол одоо ингээд бүх хичээлүүд оруулж болж байгаа. За энэ about гэдэг рүү орох юм бол ингээд энэ дээр бол тухайн одоо семестр ч юм уу тухайн жилдээ одоо багш нар одоо би төлөвлөгөө батлуулдаг гэж ойлгож байна. Тэр бүх төлөвлөгөөнийхээ дагуу одоо хичээл дээр заагдах материалуудыг бүх материалуудыг ийшээ ингээд оруулж иж болно. Эд класс материал гэж энэ дээр ингээд дараал тэгэл одоо ингээд файлаар attach хийж болж байна тийм ээ. Drive дээрээс татаж болно, видео татаж оруулж болж байна. Эсвэл линкээр оруулж болох юм тийм ингээд бүх сэдвүүдийг оруулаад байх юм байна. За тэгээд энэ дээр бол ерөнхийдөө бас ингээд энэ folder гэдэг жаа материал оруулгууд автоматик энэ class trap folder энэ төрлийн дараа үүсэж байгаа. Folder үүсэж байгаа. Тэгээд энэ folder дотор бол тухайн одоо хичээлүүд автоматар орчдөг байгаа. Материалууд нь. За энэ folder дотор автоматар бүх материалууд нь орчдөг. За энэ календар гэж энэ classroom календар гэж энэ ийшээ орох юм бол одоо тухайн одоо оюутнуудад өгсөн хүүхдүүдэд өгсөн даалгаврын хугацаа тийм эсвэл асуусан хугацаа ингээд assignment question гэдэг даалгавар өгөө тэр хугацаатай өгж байгаа шүү дээ. 3 хоног, 7 хоног, 27 хоног гэж чинь тэр нь хизээ өгөгдсөн байна. Хугацаа нь одоо 41 үеүүд ингээд оюутнууд ч харах боломжтой, багш нар ч харах боломжтой. Ийм юм байна. За about дээр өөр юу вэ? About дээр өөр бол ингээд тухайн өөрийнх нь календар байж идэг. За ерөнхийдөө бол ингээд одоо энэ бол одоо би багш нь байна тийм ээ. За эхний энэ about гэдэг дотор бол ийм юм байх нэ. За students гэдэг чинь энэ дээр бол ингээд оронгууд надад нэг ч student алга байна. Тэгээ энэ дотор бол тухайн одоо 20 30 хэдэн хүүхдүүд нь тэд нар ингээд энэ кодоор дамжаад ингээд орчингууд автоматар ингээд оюутнууд нь бүртгэгдчихдэг байгаа. Энэ дотор тийм ээ. За stream гэж байна. За stream лөө оронгууд энэ миний зураг хаагаад байгаа хэрэг. Баруун доотлолт нэг тэмдэг байгаа. Тэгээ баруун доотлолоор нийтдээ оронгууд багш бол 4 янзаар одоо юу оруулж болж байгаа. Нэгдүгээрт нь бол постж болж байгаа. Нэгдүгээрт нь бол зүгээр л ерөнхийдөө announcement гэж мэдээлэл гэх юм уу тийм ээ. Тухайн материалаа хичээлийнхаа материалуудыг оруулаад ер нь л одоо хичээл холбоотой бүх одоо хичээл заах холбоотой юу гэдэг тэр бүгдийг ингээд great announcement гэдгээр ингээд оруулчих нэ. Дараагийн нь болохоор great одоо assign гэж байгаа тийм ээ. Энэ бол даалгавар өгнө гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг бас энэ assign гэдгээр дараад за энэ би постыг ингээд постлоод байх юм тийм ээ. Announcement гэхээр ингээд постлоод байх юм байна. Бас одоо ингээд одоо topic өгөөд topic гэж одоо сэдв гэх юм да сэдв өгөөд энэ сэдв ямар ач холбогдолтой гэхээр зэрэг одоо great topic маш олон сэдв байж байгаа 10 сэдв байлаа гэхэд бүгдээрээ тэр одоо 10 сэдвийн одоо хэд 200 материал харагдаад байвал тэр чинь үзэхэд хэцүү болчих тийм ээ. Тийм учраас анаасаа материал оруулахдаа сэдвтэй нь оруулах юм бол сүүлд нь олоход явах
одоо 1-р сэдв, 2-р сэдв гэдэг ч юм уу олоход бол амархан байх нэ. За энэ дараагийн даалгавар байгаа. Даалгавар бас ингээд өчтөн тэгээд хугацааг энэ доорн заагаад өчөж байна. Түрүү тийм ээ. Энэ даалгаврыг одоо хэдэн өдөр хийсэн байх хэвээр гэдэг даалгавар өчөж байна. Бас адилхан ингээд даалгаврыг өгж болох нэ. За энэ дараагийн асуулт байна тийм ээ. Асуулт байна. Бас хүүхдүүдээс ингээд асуулт асууж болно. Бас ингээд хугацааг энэ дүйе date and time гэдэг нь хугацааны асуудал. Энэ дээр ингээд хугацаагаа яаж. За та надад 10-аас 18 гэдэг энэ асуултанд хариулна шүү гэдэг ингээд асуудал тавьчих болох нэ. Тэгээд асуулт тавихад харин энэ дээр нэг сонирхолтой юм байгаа. Юу гэхээр зэрэг ингээд хоёр янзын хариулт байж болж байгаас multiple choice гэдэг. Энэ дээр ингээд арчингууд за нэг асуултанд 4 янзын хариулт байж болно, 5 янзын хариулт байж болно тийм ээ. Асуулт тавьчихгуудаа сурагчтай яг зөв хариултанд дээр дарах хэрэгтэй. Ингээд бас тодорхой хэмжээний тест маягаар ингээд асуулт асууж болох нэ. Миний даваад бол тийм биш шүү. За дараагийн нь бол хамгийн сүүлд нь reuse fast гэж юм. Тэгэхээр багш нар бол нэг багшууд одоо нэг ангид биш 10 ангид орж байгаа. Тэгвэл зарим ангиудад материалууд автцдаг байх юм бол тэр өөр ангиудад одоо хэрэгжилж ирсэн материалууд яг ашиглаж болох нэ. Тэгэх юм бол reuse гэдэг одоо тэр файл дотор чинь Google Classroom-ийн файл дотор байгаа материалуудыг reuse-ийг тавьчих ашиглан оруулах нэ. За ингээд өөрөөр багш бол өөрийнхөө холбоотой одоо бүхэл одоо юу ингээд материалууд видео юу гэдэм документын файл одоо Excel presentation одоо юу гэдэг бүгдийг ингээ оруулчихна. Хоёрууд ингээ харчин асуух юм хоёрнуудаас доороос нь яг одоо комент маягаар ингээ асуугаад ингээ доор нь явчихж байна. За иймэрхүү товчхондоо иймэрхүү оюутнууд ч гэсэн бас адилхан ингэж харагдана. Тэгэхээр энэ оюутан гэдэг нь энэ дээр нэг марцсан байна. Оюутан гэдэг дээр тухайн ангийн код нь энэ класс код энэ дээр байж байгаа шинэ класс код гэдэг. Өөрөөр хэлбэл энэ одоо Google application тухай гэсэн анги дээр тийм ээ энэ анги шүү тийм ээ. Энэ анги дээр одоо энэ ангийн код нь бол энэ студент гэдэг дотор юм байж байгаа. Тэр энэ кодыг classroom.google.com гэж одоо хаягаар ороод энэ кодыг хийчихэнгүүт шууд энэ ангид орж ирэх эрх нь яг нэгдэж өгч байна. За товчхондоо нэг юм хөл юм баа шүү дээ. За ингээ календаруудаа үзэж чинь календараа үзэн гэдэг нь бол ерөөсөө л тухайн одоо даалгаврууд өгөгдсөн даалгавруудын хугацаа яаж болж байгаа тухайн оюутнууд хэдэн хувьтай явж байгааг бас багш нар харж болдог хүүхд болгоноор тийм. За одоо 20 хүүхд даалгавар өгөхэд одоо юу гэдэг нь 10 хүүхдэн даалгавар 50 хувьтай хийсэн байна. Одоо 33 хүүхд нь 100 хувьт хийж гэдэг ч юм харж харах боломжтой байгаа бас хүүхдүүдийнхаа хийсэн даалгавруудыг бол за товчхондоо иймэрхүү тэгээд ингээд товчхондоо Google Classroom-тай иймэрхүү байна. За анхаарал тавьсанд баярлалаа.